Улаанбаатар хотод төр барилгатай худалдааны павильонуудын гадаад өнгө үзэмжийг жигдрүүлэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар байгууллагуудын талаас илүү нь шаардлагад нийцүүлэн тохижуулалтаа хийжээ. Манай хотын хэмжээнд нийт 293 төр худалдааны байгууламж байдаг. Тэдний 171 нь буюу талаас илүү нь 230 дугаар тогтоолт заасан шаардлагын дагуу гадаад төрхөө шинжилсэн. Шаардлагыг биелүүлсэн эзэмшигчдэд баярлалаа. Харин үйлснэ нь заавал тохижуулалтаа хийх шаардлагатай. Энэ ажил 2021 оноос хойш явагдаж байгаа бөгөөд бүх павильоныг 2026 оны 7 дугаар сар гэхэд бүрэн тохижуулж дуусгах ёстой. Требования включают в себя Шаардлагад төр худалдааны байгууламжийн барилгын материалын төрөл тодорхой заагдсан. Тухайлбал композит материал хэрэглэх ёстой. Мөн фасадын шилэн хэсгийн хэмжээ мөн чухал. Урд талын фасадын шилэлгээний хэмжээ 80%-аас доошгүй. Хажуу талуудынх 50%-аас доошгүй байх ёстой. Байгууламжийн нийт өндөр 3.5 метрээс хэтрэхгүй байх шаардлагатай. Напомню, до конца декабря действует переход. Энэ оны 12 дугаар сарын сүүл хүртэл шилжилтийн хугацаа үргэлжлэнэ. Энэ хугацаанд газар түрээсийн гэрээгээр байршуулсан байгууламжийн эзэмшигчид шинэ гэрээ байгуулах давуу эрхтэй. Объектын гадаад төрх зураг төслийг батлуулахтай холбоотой асуудлыг архитектур, хот байгуулалтын хороонд хандан тодруулж болно. По архитектуре и градостроительству. Андрей Слепнев, Валерия Смольникова, Артем Буинов. Новости дня. И в то время там Тэр цагт тэнд сэтгэл хөдлөл бодол оюун нүд гарын хөдөлгөөнөөр илэрхийлэх тэр мэдрэмж би зүгээр л илэрхийлж байна. Ингэж өөрийн бүтээлээ тодорхойлдог Солонгосын уран бүтээлч Чан Умтон Хи уламжлалт Пүчхэ буюу Солонгос сэвүүрийг бэхээр уралдаг. 16 наснаас зураг зурж эхэлсэн бөгөөд дүрслэх урлагийг сургууль төгсжээ. Гэвч сургууль төгссөний дараа бүтээлч үйл ажиллагаандаа баггүй завсарлага гаргасан байна. перерыв в деятельности. Би богино хугацаанд уран бүтээлээсээ хүндэрсэн байсан ч дараа нь эргэн ирсэн. Гэхдээ шууд том хэмжээний зураг хийх хэцүү байсан тул би жижиг зүйлээс эхэлж сэвүүр урлаж эхэлсэн. Манай би бүлгийн уран бүтээлчид үүнийг их урамтай хүлээж авсан. Сэвүүрийн хөдөлгөөн өөрөө салхийг бий болгодог. Харин салхи гэдэг нь хүсэл гэдэгтэй адил сонсогддог тул би энэ мэдрэмжийг нь илэрхийлэхийг хүссэн. Харин өөр нэг уран бүтээлч Юн Юнжан тэс өөр урсгалаар ажилладаг. Түүний уран бүтээлүүд нь өнгөлөг зургаас хээ агуулсан зохицол бөгөөд тэрээр орчин үеийн арга барилаас холдож туршилт шинжилэл хийдэг нэг юм. Методов работы и постоянно экспериментирует. Миний бүтээлүүдийн сэдв нь уламжлалт арайраа дуу юм. Тиймээс би 5 үндсэн уламжлалт өнгөийг ашигладаг. Миний бүтээлүүд өнгөний баялаг тод шийдлэрээ онцлогтой. Работа отличается красочностью. Этих женщин и многих Эдгээр уран бүтээлчид болон олон авиаснуудыг нэгтгэдэг зүйл бол Наби хэмээх Солонгосын бүтээлч нэгдэл юм. Тус нэр нь бэлгэдлийн утгатай NA буюу Солонгосоор би гэсэн үг. Би буюу англиар орших гэсэн үгийг хослуулсан нь би өөрийнхөөрөө оршиж байна гэсэн гүн ухааныг илэрхийлдэг. Энэ бол тэдний уран бүтээлийн гол санаа юм а. художники не только Уран бүтээлчид уламжлал ба орчин үеийн урлагийг хослуулж шинээр тайлбарлан өөрсдөө урамсд хэмжээг нэмж өгчээ. Тэдний үзэл санаа Nabi in Russia нэртэй орчин үеийн Солонгосын урлагийн үзэсгэлэнд дэлгэтлээ. in Russia. Однако им местные Орон нутгийн уран бүтээлчид ч тэднээс дутгааргүй байлаа. Өмнөд Солонгосын зочдыг үндэсний бүжгээр баян хуурын аялгаутай Орос хөгжмөөр мөн сонгодог дуучдын дуугаар өгцөө. Орчин үеийн Солонгос урлагийн үзэсгэлэн 10 дугаар сарын 13-наас 18-ны хүртэл залуу хэмээх уран бүтээлийн орон зайд үзэх боломжтой. Буинов, новости дня. Өдөр бүр тохиолж буй гайхалтай зүйлсийн тоо дэндүү их болохоор заримыг нь онцлохож бэрх. Баагаас бусдыг нэгээд бараг бүхий л амьтдыг харлаа. Чон суусар хандгаа илбэх гэд бүгднийг үтсэндээ. Энэ бүгд ганцхан өдрийн дотор болж өнгөрчээ. Даниэл Толстиков эрхүү хотоос Санкт Петербург хүртэл дугуйгаар аялсан юм а. Төмөр хүлгэн одоо туршилт дүүрэн урт замынхаа дараа амар тайван зогсоолдоо амарч байна. Харин аялын замд түүнийг элдэв адал гэдэгт тогтжээ. Аимшигтай бороо орж бүх зам шавартай олдсон холбоо тасарсан хаана байгаагаа ч мэдэхгүй тал дунд ганцаараа явах үе байсан. Энэ бол аялын хамгийн үнд сорилтын нэг байсан.
Так, будучи в горах Алтая... Алтай улсаар дайран явахдаа Даниэл Казахстанаар товчилж гарыг гэж шийджээ. Гэвч тэрээр намаг өргөн талд төөрч батарейн дууссан тул нэгэн зочид бодолд буусан байна. Тэнд түүнд хувь тавилангийн учрал тохиож нэг нь нохоотой таарч хямаар байлжээ. Постил ее колбасой. Би түүнд хям өгтөл аз жаргалтай мишээж байгаа юм шиг болоод баярлсан. Дараа нь би бичлэг дээр за баяртай. Би цаашаа явлаа өөр нохтыг хоолно гэж хэлж байгаа юм би. Гэвч тэр өөр бодолтой байсан бололтой. Миний араас гүйж салахгүй тагсан. Тэгээд би түүнд ус өгөөд за яах вэ? Авчивээ. Ямар хөөрхөн амт юм бэ гэж бодсон. За бүсгүй минь би явлаа. Баяртай. Бежит пес. Прощай, пес. Нохоо минь намайг үдэж ардаас минь гүйж байна. Бежит за мной. И так колбаса стала верным... Ингээд колбаска нэртэй нохоо Даниэлийн үнэнч амт замын хамтрагч нь болж тэд хамтдаа зорьсон газар хүрсэн байна. Зам зуур дугуйн хитэнтэй өдөрч өөрийн хэлснээр юу болж байгааг ойлгохоо болсон байх үеч таарч байлаа. Гэвч хаач очсон Даниэл сайхан сэтгэлтэй хүмүүстэй л таарч байжээ. Тэд 8000 км бараг 200 өдрийн урт аяллаа туулж дуусгахад нь тусалсан байна. 200 дней. Миний хүмүүсийг харах хандлага өөрчлөгдсөн. Одоо би нэг зүйлд бат итгэдэг. Дэлхий дээр муухан гэж үгүй. Харин хүнд нөхцөл байдал муу ёрол байдаг. Би элдв орчинд янз бүрийн хүнтэй таарсан ч үргэлж сайныг олж хардаг болсон. Зарим нь бэлэг өгч, зарим нь миний сувгийг дагаж бүгд сайхан сэтгэлтэй байсан. Даниэл Тостиковын дараагийн зорилго дэлхийг дугуйгаар тойрон аялах мөн Эверестийн оргилд гарах юм. Гэвч үүнээс өмнө тэр Азийн орнуудаар аялах хүсэлтэй байна. Александр Гаврилов, Иван Прокудин, программа «Середина земли», Иркутск. Марафонский забег 42 км марафон гүйлт нь мэрэгжлийн тамирчдын хувьд ч тэсвэрийн жинхэнэ шалгуур тооцогддог. Харин үүнээс ч хүндийг туршиж үзвэл яах вэ? Жидах хотод трейл раннинг буюу бартаад замаар цаг хугацаатай уралдан гүйх спорт улам бүр түгээмэл болж байна. Өчигдөр хоёр тамирчин ой дундуур 108 км замыг тулжээ. Тэдний нэг Роман Пономарёв бага наснаасаа энэ зорилгоо биелүүлэхийг хүсдэг байв. 5 настайгаас эцэг эхтэйгээ цанаар гулгаж сургууль сурч байхдаа хотын уралдаанд амжилт тогтоод өгчээ. Надад их тус болсон хүн бол эхнэр маань юм аа. Хоол унд бүгдийг бэлдэж өгсөнд маш их баярлалаа. Өнгөрсөн жил би 85 км л гүйсэн. Харин энэ жил түүний тусламжтайгаар 180 км дуулж чадсан. Роман пробежал дистанцию. Роман 108 км-ийн зайг 21 цаг 22 минутын турш тасралтгүй амс хийлгүй туулжээ. Ингэснээр амсгаагаа алдахгүй байх боломжтой байж гин. Тэр ядарч туйлснаа бараг мэдрээгүй. Харин өөрийгөө даван туулсан баяр хөөр шөнийн ой моддын үдсгэлэн мэдрэх гайхамшигыг санаж байна гэж ярьлаа. Шүн гүйх үнэхээр сонирхолтой. Харанхуй дунд яг л үлгэрийн ертөнцид байгаа юм шиг байдаг. Уулын цаан шууд угарах, навчис сэрчгнэх, ой тайванч бас нууцлаг шүү. Гэхдээ чулуу үндэс модонд бүдэрч унах үе зөндөө. Бас аюултай. Гэхдээ босоод л дахин гүйдэг. Трейл раннинг в Трейл ран спорт Жидах хотод 2016 оноос хөгжиж эхэлжээ. Олон нийтийн уралдаанд зохион байгуулагчид янз бүрийн зай санал болгодог тул хүн бүр өөрийн хүч чадалтай тохирсон зайг сонгоо оролцож болдог. Жил бүр 100 гаруй хүн оролцдог бөгөөд тэдний дунд хөрш бус нутгийн гүйхэгчид ч байдаг. Оролцогчид зөвхөн өөрийгөө сорихоос гадна өөр байгалийн хязгаарын байгалийн үдсгэлэн мэдрэхийг хүсдэг. Үүнд өвлийн хүйтэн үлрэлж ялгаагүй нэ. Цэвэр агаар байгаль өөр гайхамшигтай. Газар зөөлөн тул гүхэд илүү таатай мэдрэмж төрдөг. Гэхдээ мөстэй халтаргаа үсэх аюултай учраас сайтар бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь халтаргаа үсгээс сэргийлсэн хатаастай пүүз өмсөх шаардлагатай. Энэ жилийн өвлийн гүйлтийг 2 дугаар сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулагчид болон гүйлтийн спорт сонирхогчид оролцогчдын тоо энэ жил 200-аас давна гэдэгт найдаж байна. Участников перевалит за 200. Бид яг одоо энэ барилгын ард байна. Энэ хэсэг ердийн үед нүдэнд өртдөггүй. Энэхүү загварыг Олег Александрович Шумов бүтээсэн. Тэр бол Шумов ах トゥ нарын холын хамаатай юм аа.
Шумов ах дүү нарын ордны тухай Виктор Останин бараг бүхнийг мэднэ. Үүнд гайхах хэрэггүй. Тэрээр амьдралынхаа 10 гаруй жилийг энэ байшинд өнгөрөөсөн. Эхэндээ ажилласнаар дараа нь ФСБ-гийн удирдах газрын дараагаар ажиллажээ. Энэ хугацаанд барилгын түүхийг судалж 20 дугаар зууны ихэнх үеийн Ичитийн ердийн архитектурын дундаас тод ялгарч байсан уг өвөрмөц барилгын нууцыг тайлжээ. Проектировал наш архитектор. Манай үүр байгалийн архитектор Геннадий Степанович Мусашвили энд төслийг зохиосон юм. Тэр тухайн үеийн ижил төрлийн барилгын өвөрмөц туршлагыг нэгтгэж Сибирийн барокко хэмээх хосгүй хэв маягийг бүтээсэн гэж би үздэг. Би Сибирь даяар ийм загварын өөр барилга үзээгүй. Харин хожим Франц руу нүүмэгцээ Парисын захад түүнтэй төстэй Т хэлбэрийн барилга барьсан гэдэг. Вот этого здания уже Т-образного, то есть достроенного. Энэ барилга 1907 онд алт холбоорлагч худалдаачид болох Константин Алексей Шумов нарын гэр бүлийнхэнд зориулсан байжээ. Тэд энд 14 орчим жил амьдарсан байна. Насжилт өндөрч гэлээ барилгын гадаад ба дотоод засал өнөөх хүртэл нямба, арчилгаа, сэргээн засвартай явсан байна. Старались следить. Бид барилгыг үргэлж арчилж хിവэр хадгалахыг тулд хичээдэг. Зарим хаалгыг манай мужаан Кириллов яг хуулбарлан хийдэг байлаа. Гагнуурсны ажилч манай дотоодын хүн гүйцэтгэдэг байсан. Боломжийнхоо хэрээр бүхнийг сайтар хадгалж ирсэн. 2022 онд холбооны хэмжээний соёлын өв тооцогдох энэ барилгын дүүрийг сэргээн засварлах ажил эхэлжээ. Нэгэн зууны турш зарим баримл, гоёл чимэглэл анхны дүр төрхөө алдаж, зарим нь бүрэн эвдэрсэн байлаа. Нүүр, цонх, гоёлын чимэглэлийн хэвийг сэргээх нарийн ажил эхэлсэн. Зарим цэцэг навчны баримл муудаж бутарч эхэлсэн тул тэдгээрийг шинээр бүтээхээр шийдсэн юм. Сэргээн засварын ажлын хамгийн хүнд хэсэг нь 100-ны өмнөх гар урчуудын нарийн сэлбэрийг яг хуулбарлан хийх байлаа. Энэ ажилд 2 жил зарцуулсны эцэст барилгын анхны гоо үзэсгэлэн амжилттай сэргээжээ. Одоогийн байдлаар ийм технологи эзэмшсэн мэрэгчлэлтэнд орон Сибирьч тун ховор. Бидэнд эрхүүгээс ирсэн уран баримлч соёлын чиглэлийн урчууд туссан. Тэд барилгын үлдсэн хэсгүүдийг химийн аргаар бэхжүүлж силикон хэв аван гипсээр шинэ баримлж цутгаж сэргээсэн юм а. Өнөөдөр сэргээн засварын ажил бараг дуусах шатанд орсон байна. Барилгын шат хамгаалалтын байгууламжуудыг хэдийн буулгасан бөгөөд цонх тагтны сүүлийн засвар хийгдэж байна. Шинжлэгдсэн фасадыг ирэх 11-р сарын 1-нд бүрэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Бүгд найрамд тусайхаа улсын нийслэлд анх удаа Оросын хэмжээний бүжгийн спортын уралдаан эхэллээ. Ийм төвшний тэмцээнийг тус улс анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд ойрын 3 өдөр нийт 23 бүс нутгаас ирсэн 232 тамирчин Якутийн бүжгийн тайзан дээр өрсөлдөнө. Шилдэгүүдийг 2 төрөлт Европын болон Латин Америкийн бүжгийн хөтөлбөрөөр тодруулах юм. Тайзан дээр хүүхдүүд, өсвөр үеийнхэн, залуус болон насанд хүрсэн тамирчид ур чадвараа сорно. Якут улсыг 25 бүжгийн хос төлөөлж байна. Манай тамирчид бүгд найрамдах сайхан улсыг үзэж улс орныхоо олон янзын соёлыг мэдрэх ховор боломжийг олж авч байна. Энд 23 бүс нутгаас тамирчид ирсэн. Энэ спортын цогцлборын удирдлагуудтай ярилцахад ийм өргөн цар хүрээтэй оролцоо нь ихтгэл найдвар төрүүлж байна. Учир нь манай спортод оролцогчдын тоо бусад спортын төрлүүдээс илүү. Энэ бол хөгжлийн эерэг шинж тэмдэг юм. Энэхүү өрмөц хийж загвараараа алдаршсан Хороотой хотын энэ хэсэг нь хааны ордны хойд баруун болонд байрладаг. Тус цэцэрлэгийг 18 дугаар зуунд Цянлун хааны зарилгаар хаан ширээнээс буусныхаа дараа амрах зориулалттай амралтын булан болгон байгуулжээ. Цэцэрлэг жижигхэн хэрнээ нарийн төлөвлөгдсөн тул бүхэлд нь нэг дор харж болдоггүй. Зочин номон хаалга, ногоон гудамжуудаар дамжин алхах тусам шин дүр зураг, шин өнцөг нэгддэг байна. Өмнөд ба хойд хятадын ландшафтын уран барилгын хамгийн шилдэг элементүүдийг нэгтгэсэн 4 дотоод хашаа урдаас хойш сунаж байрлана. Сандал модон нийлбэр лакан хавтан шил ба паалантай чимэглэл бүхий идэл нь уг цэцэрлэгийг эзэн хааны эрдэнсийн ордон болгож байна.
Энэхүү цэцэрлэгийн төв хэсэгт Гуахуа Сюанд хэмээх павильон байрладаг. Эхний дотоод хашааны яг төвд тэнхлэгийн дагуу сүндэрлэн бөгөөд хан нээлттэй багантай уран найрын хийцтэй барилга юм. Гуахуа Сюанд хэмээх нэрэн дэрэгдэн ургадаг эртний католик модноос үүдэлтэй. Жил бүр 4-р сарын дунд үед энэ мод цайвар ягаан өнгийн цэцэгсээр хучигдаж үүл мэт зөөлөн уур амьсгал бүрдүүлдэг. Архитектурын хувьд энэ бол эцэг хааны сонгодог павильон. 3 үндсэн танхимтай, эргэн тойрондоо гудамжтай. Ногоон хүрээтэй палантай хавтангийн өнгөлөг нь хойд хятадын барилгын хэв шинжийг илэрхийлдэг. Гэвч дотгош ормогц 5 огт өөр уур амьсгалыг мэдэрнэ. 4 хан дээр хар паалан дээр алтлаг хий угалцаар гойсон урлан цэлбэртэй хөшигнүүд барилна. Энэ арга барил нь харин өмнөд мужуудад түгээмэл бөгөөд ингэснээр хойд ба өмнөд урсгалын хослол бүхий өвөрмөц орон зай бий болдог. Зянлуун хааны цэцэрлэгийг сэргээн засварлах үеэр судлаачид нэгэн сонирхолтой олдуур илрүүлжээ. Хан дээр үе үеийн будгаар дарсан хуучны уран байгалийн зураг хадгалагдан үлдсэн байв. Бид сүүлийн үеийн бүх зургуудыг давхаргаар нь арилгасны дараа доороос Цинлунгийн үеийн байгалийн зурагны үлдэгдэл гарсныг гайхан олсон. Архивын баримтаас үзэхэд тухайн үед энэ хан дээр бүхэл бүтэн уран зураг байж, өнөөдөр бид түүний жижиг хэсгүүдийг болон засвар бүрт нь харж болно. Энэ бол маш үнцэнтэй олбор тул бид ханны анхны хэлбэрийг эвдэхгүйгээр хадгалахаар шийдэж, харин зурагт агуулгадах түүхэн мэдээллийг орчин үеийн париокс мультимедиа аргаар үзэгчдэд хүргэх шийдэл сонгосон. 11-р сарын 1-ээс эхлэн Бээжингийн Хоройтой хотын ордны музейд намрын нам дор үлрэлтэнэ. Энэ үед зочдын тооцоон тасалбарыг үн бага зэрэг буудаг. Гэвч сэргээн засварлагдсан энэхүү шин ногоон болон жилийн альч улиралд жуулчдын сонирхлыг татсаар байх нь гарцаагүй юм а. Шанхай зүрхэнд орших Юньюан хэмээх түүхэн соёлын гудамжинд тансаг дэлгүүр загварын бутикуудаараа алдартай. Харин энэ амралтын өдрүүдэд уг гудамж загварын уикендийн үдсгэлэнгийн талбай болон хувирч Шанхай загварын 7 хоногийн хүрээнд залуу дизайнеруудын бүтээл танилцуулагдлаа. Магадгүй бид одоохондоо туршлага багтай томоохон загварын үзүүлбэр хийх хэмжээнд хүрээгүй байж болно. Гэхдээ загварын уикенд шиг хамтарсан хэлбэрийн арга хэмжээнүүд бол залуу брэндүүдэд өөрсдийгөө харуулах, үзэгчтэй ойр харилцах маш сайхан боломж юм а. Энд загварын залуу стартапууд өөрөөрийн үзэл санаа, урлагийн өнгө аясаа илэрхийлж байна. Жишээлбэл үн тэдлийн Omama брэнд байгуулагдаад жилч болоогүй бөгөөд компанид одоогоор 6 ажилтан ажиллаж байна. Манай брендийн санаа манай үйлчлэгч эмэгтэйгээс төрсөн юм. Тэр манай урлаг цэвэрлэгтүүдийгүй зав чөлөөндөө өөрөө гоёл чимэглэл хийдэг. Бидний ээж шиг хүн байдаг юм. Тиймээс бид түүн шиг эмэгтэйчүүдийн гоо цэцэглэн ухааныг бүтээлээрээ илэрхийлэхийг хүссэн. Шанхай загварын 7 хоногийн зохион байгуулагчид үзэж байгаагаар загварын шин санаа зөвхөн тайзан дээр төрдөггүй. Тиймээс тэд өнгөрсөн 10 гаруй жилийн турш залуу дизайнеруудад бүтээлээ танилцуулах талбай олгосоор иржээ. Алдартай дизайнерууд чинь дээр шинэ үеийн урам зоригийг мэдэрдэг. Тэдний нэг болох Zoping брендийн үүсгэн байгуулагч Cao Pin шин цуглуулгынхаа амжилттай үзүүлбэрийн дараа энд иржээ. Би саяхан залуу дизайнеруудтай ярилцлаа. Тэдний урам зоригийн их усруу үнэхээр гайхалтай. Хэвшмлээс хэв маягаас давсан байлаа. Салбартаа олон жил ажилласан хүний хувьд би тэдний шинэлэг шийдэл, бүтээлч сэтгэлгээг чин сэтгэлээсээ биширч байна. Тэднээс суралцах зүйл их бий. Учир нь тэд бол бидний ирээдүй. Шанхай загварын 7 хоног 10 дугаар сарын 9-нд эхэлж 200 гаруй нэр хүндтэй брендийг нэгтгэжээ. Тэдний талаас илүү хувь нь гадаадын брэндүүд юм а. Тайзан дээрх үзүүлбэрүүд энэ пүрэв гарагт өндөрлөнө. Харин дагалдах арга хэмжээнүүд Шанхай 100 хэмээх олон улсын хэрэглэгчийн улирлын хүрээнд сарын эцэс хүртэл үргэлжлэх юм а.